Эрдэлтээ дүүргийн 12 дугаар хорон дээр одоо хүмүүсийн мэддгээр бол 70 давхрын энд төслийн одоо нээлтийн ажиллагаа хийж байна. Европын холбоо болон Италийн засгийн газрын санхүүжилттэйгээр Eco Hub гэсэн ийм цэгийг байгуулж байгаа. So why we have this regional program Switch Asia, which is supporting green projects similar to this, trying to encourage countries to recycle, advance in circular economy, and to make their countries greener and cleaner. And we do hope that this place will contribute to making Ulaanbaatar much cleaner. First ecological hub of Ulaanbaatar, a significant milestone in the 3R4UB project in partnership with the municipality of Ulaanbaatar and supported by the European Union through the Switch Asia program. As Italy's ambassador, I am deeply proud to see how Italian research, innovation and cooperation are contributing to a more sustainable future for this city and its people. We create cleaner cities, healthier communities and a better future for the next generations. Today is a very important day because we are opening the first Eco Hub in Mongolia. My name is Giuseppe Milite. I am a technical director of Metellia Servizi, partner in TR4UB project. For our experience, this is the first step to increase the collection, the recycling collection. Citizens here can recycling waste and get a discount, a bonus, premium. So they can came with car and leave their waste like plastic, like aluminium, like paper, cardboard. And create the Eco Hub in the city. The first Eco Hub in the city is important first step because the people know what is the method, what is the advantage to recycle the material. TR буюу энэ 3R-ын зарчим дээр үндэслэгдэж явна. Хог хаягдаа багасгая, дахин ашиглая, дахин боловсруулъя гэсэн 3 үгний товчлол ийм хог хаягдлын салбарын хамгийн том зарчим байдаг байгаа. За тэгээ энэ зарчмыг болоод баримталж энэ төв маань үйл ажиллагаа явуулна. 150 гаруй мянган хүмүүс бол одоо хуулах, сурчлах ажлыг хогийг одоо амжилтан ялах эдийн засгийн эргэлтэнд яаж оруулах вэ? Энэ талаар бол сургалтуудыг оруулсан. Энэ төслийг одоо санхүүжилсэн Европын холбоо болон Италийн засгийн газарт бас аудиторуудын нэрийн өмнөөс бас баярлсан залгаснаа илэрхийлье. Улаанбаатар хотод бол хог хаягдлын менежментийн асуудал маш хүнд асуудал болсон байдаг. Хогийг ангилан ялгаад тэрийгэ дахин боловсруулж эдийн засгийн эргэлтэнд оруулах хэрэгтэй. Манай энэхүү цэг маань бол Европын холбооны стандартын дагуу барьж байгуулагдаад 12 сарын 1-ээс үйл ажиллагаагаа эхэлнэ. Хогийг ангилан ялгаж эндээ хурааж аваад буцаагаад манай Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг. Хог дахин боловсруулалт үйлдвэрүүдэд тушаах юм. Та бүхэндээ энэ төслийг амжилттай хэрэгжүүлэхэд ард нь бүх ажлыг хийж исэн, бүх менежмент зохион байгуулж исэн та бүхэндээ маш их баярлалаа гэж хэлье. Тэгээд Eco Hub төвийн маань нээлтийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн нийслэлийн төлөөлөгчид та бүхэндээ ирсэн дүүргийн төлөөлөгч та бүхэндээ иргэд та бүхэндээ маш их баярлалаа гэж хэлье.